Hi guys, хар самбараа тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих хэрэг бол 2004 онд нэгэн эмэгтэй цагдаагийн байгууллагад орж ирээд итгэхэд бэх аимшигтай түүхийг ярьж өгдөг. Тэр цус ойрцсон харилцаа үйлддэг сатааны бүлгийн гишүүн бөгөөд жигшүүртэй аимшигт зан үйлүүдэд оролцож ирснээ хүлээн зөвшөөрсөн. За мөн дээрэс нь өөрийн нөхрөө хөнөөх нарийн төлөвлөгөөнд оролцсноо ч мэдүүлсэн. Түүний ярьсан зүйл бол үнэхээр хүний санаанд багтамгүй сонсогдсон. Гэхдээ үнэн хэрэгтэй энэ бүхэн нь худлаа байсан. Харин тэр худал түүхийн цаана нуугдаж байсан бодит үнэн нь дутхааргүй аимшигтай. Энэ хэрэг бол нөгөө галзуу солиотой мэдрэл муутай гэдг нь ийм хүн байдаг ч юм болов гэж бодогдуулмаар ийм хэрэг байгаа. Ингээд та нар хүн бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. оны 2 сарын 26-нд 47 настай Сьюзен Хамлин нөхөр 44 настай Ричардын хамт Калифорни мужийн Элдорадо хотын цагдаагийн хэлцэд хурж ирсэн. За тэдний ярьсан зүйл бол үнэхээр итгэмээргүй. Сьюзен өөрийгөө цагдаад хүлээлгэж өгөхөөр ирсэн гэж хэлээд аавынхаа удирддаг сатааны шашны бүлэгт өндөр байр суурь эзэлдэг гишүүн байсан гэж мэдүүлсэн. Тэр сатааны зан үйлийн хүрээнд өөрийн хүүхдүүдэд хүчирхийлж төрсэн аавтайгаа бэлгийн харилцаанд ордог байсан төдийгүй нөхөр Ричардаа хөнөөхөөр боловсруулсан нарийн төлөвлөгөөнд оролцсноо ч хүлээн зөвшөөрсөн. Энэ бүхнийг сонсож суусан мөрдөгчд цочирдож бас их будилдаг. Сатааны шашны бүлэг аллах үлдэх төлөвлөгөөгээд Сьюзний ярьж байгаа зүйл бол үнэхээр солиотой юм шиг сонсогдсон. Гэхдээ түүнийг ярьж байх үед цагдаа нар нүүрэн дээрх хөхрөлтүүдийг анзаарсан. Сьюзен хөхөрсөн хэсгүүдэд будгаар далдлахыг оролцсон байсан ч гэсэн яг л нэг саяхан зодуулсан нь илт харагдчихсэн. Түүнээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнд илэрдэг олон шинж тэмдэг ажиглагдсан учраас цагдаа нар түүний ярьж байгаа зүйлд бүрэн итгэж болох эсэхтэй эргэлзсэн. Сьюзен энэ бүгдийг зохиож яриад байна уу? Эсвэл хэн нэгэн түүнийг хүчээр ийм зүйл яриулж байна уу? Энэ хэрэгт яг энэ нөхөр Ричард нь ямар холбоотой вэ? Тэр ч гэсэн үүнд оролцсон юм биш үстэй гэсэн асуултууд. Сьюзнээс мэдүүлэг авч байх зур цагдаа нар хүүхэд хамгааллын албаныханд нууцаар мэдэгдэж юу болоод байгааг бүрэн тогтоох хүртэл тэдний гэрээс 4 хүүхдийг нь авч аюулгүй газар байршуулах арга хэмжээг авсан байна. Цагдаа нар Сьюзний ярьсан бүхнийг тэмдэглэж шаардлагатай мэдээлэл цуглуулж дууссан. Гэхдээ гайхалтай нь бол түүнийг шууд баривчлаагүй. Харин хүүхдүүдийг нь гэрээс нь холдуулаад хэнийг нэг баривчлахаас өмнө хэрийг наривчлан шалгана гэж хэлээд Сьюзен болон Ричард хоёрыг гэрлүүн буцаасан. Мөрдөгчид тэр даруй тэдний гэр бүлийн амьдралыг судалж хүүхдүүдтэй ярилцаж эхэлсэн. Тэдний олж мэдсэн зүйл энэ гэр бүлийн гаднаас харагддаг дүр төрхөөс тис зүүр төгшөөртэй нөхцөл байдлыг ил болгосон. Ричард болон Сьюзен хоёулаа хуульч мэрэгжилтэй гэрлээд бараг 20 жил болж байсан. Тэд хуулийн сургуульд сурч байхдаа танилцсан. Сьюзен дуу цөөтэй дараахан хүн байсан бол Ричард эсэргээрээ чанга дуутай нийтэж олонний дунд байх дуртай нэгэн. Эсрэг зан оранжинтай хүмүүс бие биедээ татдаг гэдэг шиг тэд танилцсан даруйдаа л дотноссон. Сьюзен өөрийнхөө төгс хүнийг оллоо гэж үнэхээр итгэж Ричардыг үлгэрийн цагаан морьтой хан хүүтэй зөөрлөдөг байж. Танилцаад ердөө 6 сарын дараа тэд гэрэлсэн. Хуулийн сургуулаа төгсөж хуульчийн эрхийн шалгалтаа амжилтаа өгсөний дараа хоёулаа мэргэжлэрээ ажиллаж эхэлсэн. Тэд богино хугацаанд нэр хүндтэй амжилттай хуульчид болж асар их мөнгө олдог болсон. Улмаар Сакраменто орчмын чинэлэг бүс болох Элдорадо Хиллст мөрөөдлийн байшингаа бариулах хэмжээний хөрөнгөтэй болсон. Тэдний байшин тэр үедээ ойролцоогоор $1 сая өмд хүрэх тансаг харш байсан. Удалгуутад бүл нэмж хүү Райныгаа үлгээж авсан. За ингээд гаднаас нь харахад тэдэнд бол дутагдах зүйл үнэхээр байгаагүй. Аз жаргалтай гэр бүл, гайхалтай амжилттай карьер, их хэмжээний орлого, тансаг амьдрал гээд бүхэл зүйл төгс. Гэхдээ тэдний харилцааг анхнаас нь зовоож ирсэн нэг том асуудал байсан нь Ричард болон Сьюзний аав, доктор Сидни нарын таарамжгүй харилцаа. Миний судалж олсноор бол энэ дайсагнал ихэвчлэн Ричардын талаас гардаг байсан. Сьюзен аавтайгаа үргэлж дотно байсан бөгөөд Ричард бол энэ харилцаанд нь дургүй байсан. Тэр эхнэрээ төрсөн аавтайгаа ойр байгаад нь үргэлж хардаж атаархдаг байсан.
Сьюзен ямар нэг асуудлаар ааваасаа санал бодлыг нь асуухад Ричард маш их уурладаг. Сидней охиныхоо шийдвэрт ямар нэгэн байдлаар нөлөөлөх нь түүнд таалагдгүй байсан. Охиноо тэврэх, мөрөөр нь тэврэхэд хүртэл Ричард дургуутдаг байсан. Тэр Сьюзенийг зөвхөн өөрийн өмч мэд үздэг байсан учраас эхнэрийнх нь амьдралд өөр нэг чухал эрэгтэй хүн байхыг төвчж чаддаггүй байсан. Сьюзений хэлснээр Ричард түүнийг аавтай нь булаацалтаж, Сьюзен хэнийг нь илүү хайрладаг байнга химжиж байгаа юм шиг авиралдаг байсан байна. За он жил өнгөрөх тусам Ричард Сидней хоёрын харилцаа улам бүр муудсан. За энэ бол нэлээд том асуудал байсан ч гэсэн үүнийг эс тооцвол Сьюзен болон Ричард хоёрын гэрлэлт ихэнх үедээ харьцангуй тогтвортой мэт байсан. Тэд дахин 3 хүүхэдтэй болсон. Алек хэмээх хүү, Клэр болон Jennifer гэх 2 охинтой болсноор тэд нийт 4 хүүхэдтэй болсон. Өмнө нь хэлсэнчлэн гэр бүлийн санхүүгийн асуудал бол нэлээд сайн байсан. Ричард ганцаараа гихтэл жилдээ 700 мянга гаруй долларын орлого олдог байсан. Тиймээс зөвхөн Ричардын орлогоор амьдрах чадна гэж тэд шийдсэн байна. Ричардын хүсэлтээр Сьюзен хуульчийн ажлаа орхиж хүүхдүүдэд асархаар гэртээ суудаг болсон. Энэ шийдвэрийг гаргуулахад Ричард голлон нөлөөсөн юм шиг харагдаг. Сьюзен өөрөө ажлаа орхихыг хэр их хүсэж байсныг бол хэлэхэд хэцүү. За ямар ч байсан Ричард гэр бүлийн цорын ганц орлого олдог болж Сьюзен гэртээ хүүхдүүдэд асгаж эхэлсэн. Тэд гэртээ байн үдшилэг зохион байгуулдаг, хүүхдүүдийнх нь дурснаар төрсөн өдрийн баярууд нь элбэг дэлбэг хоол, усан сэлэлт, караоке зэргээр дүүрэн том бөгөөд хөгжилтэй болдог байсан. Ричард ч гэсэн хүн бүрийг хөгжилтэй байлгахын тулд үргэлж идэвхтэй оролцдог байсан. Тэдний гэр бүл оршин суугаа газрынхаа олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нэм гараг бүр сүмд хамтдаа явдаг байсан. Гэхдээ Ричард 40 орчим нас хүрэх үед гэр бүлийн харилцаа нь өөрчлөгдөж эхэлсэн. Тэр Сьюзений хэд хянаж бүхнийг өөрийнхөө хийлгэхийг шаарддаг байсан. За энэ үеэр Ричардыг midlife crisis буюу дунд насны хямралтай нүүр тулсан байж магадгүй гэж үздэг бөгөөд түүний зан авир тогтворгүй тааварлахын аргагүй болж эхэлсэн. Үүнээс нь болоод тэдний гэрлэлтийн харилцаа муудаж, хоорондын зөрчлөн нэмэгдэж эхэлсэн. За ялангуяа Сьюзентэй харьцахдаа Ричард улам амархан уурладаг болж эхнэрийнх нь хийсэн юу ч түүнд таалагдхаа болсон. Тэр хүүхдүүдийнхаа дэргэд Сьюзен рүү байнга хашгирч загиндаг. Сьюзен ажлаа орхисон учраас гарах гарцгүй юм шиг санагдаж эхэлсэн. Гэр бүлийн эрх мэдэл бүхэлдээ Ричардын талд шилжсэн байсан. Тэр нөхрийнхөө шаардлага бүрийг аргагүй ирэхэд дагах ёстой мэт болсон байна. Хуульчийн ажлаа хийхээ болж өөрийн гэсэн ажил мэргэжил орлогогүй болсон Сьюзен бие даасан байдлаа алдсан. Ричард энэ үед нэр хүндтэй өндөр орлоготой хуульч болсон бол Сьюзенийг зүгээр гэртээ суудаг ээж мэтэр дорд үзэж өөрийгөө түүнээс илүү хүн юм шиг мэдрүүлдэг болсон. Ричард эхнэрээ төгс чимэглэл болсон эхнэр байгаасаа гэж хүсдэг байсан. Өдрийн цагаар төгс эхнэр төгс ээжийг байж харин оройн нь түүний бэлгийн бүх хүслийг ямар ч эсэргүүцэлгүй дагдаг эмэгтэй байхыг шаардж эхэлсэн. Ричард хүссэн үедээ Сьюзенийг бүх ажлаа орхиод түүнтэй бэлгийн харьцаанд орох ёстой гэж үздэг байсан. Сьюзен гэр орноо авч явах, 4 хүүхдээ өсгөх, хоол хийх, цэвэрлэх зэрэг өдөр тутмын бүх ажлыг амжуулж байсан нь түүнд ямар ч хамаагүй. Өөрийгөө гэрийн эзэн эр хүн учраас эхнэрээсээ хүссэн үедээ бэлгийн харилцаа шаардах эрхтэй гэж боддог байсан. Сьюзен ядарсан эсэх эсвэл зүгээр л хүсэхгүй байгаа эсэх нь Ричардэд огт хамаагүй. Сьюзен дотн харилцаанд орохыг хүсэхгүй байгаагаа хийлэх болгонд Ричард түүнийг сэтгцийн хувьд ямар нэгэн ноцтой асуудалтай мэтээр итгүүлэхийг оролддог байсан. За яг энэ асуудал бол дараа нь болох аимшигт үйл явдлуудын эхлэлт нь болж байгаа. Сьюзен өөрчийг нь байнга бэлгийн харилцаанд орохыг хүсдэггүй байсан учраас Ричард түүний бэлгийн дур хүсэл өөрийнх нь хүссэн хэмжээнд өндөр биш байгааг ямар нэгэн даалт аимшигтай шалтгаантай холбож тайлбарлаж эхэлсэн. За ингээд Сьюзений тархийг угаах үйл явц эхэлсэн гэсэн үг. Ричард Сьюзенийг багтаа төрсэн аавынхаа бэлгийн хүчээр хийлэлд өртсөн гэж тулгаж эхэлсэн. Түүнийхээр бол бага насны энэ хүчээр хийлэл Сьюзенийг насанд хүрсэн хойноо бэлгийн харилцаанд дургүй болоход хүргэсэн гэж тайлбарлаж эхэлсэн. Сьюзен аав нь өөрт нь хизээж бэлгийн хүчээр хэл үлдээгүй гэдгийг эрс өгөөсгөж байсан. Гэхдээ Ричард ийм зүйл болсон чи зүгээр л тэр дурсамжаа дотроо дарж мартсан учраас санахгүй байгаа гэж зүтгэсэн байна.
Тэгээд тэр Сьюзэнд өөрөө зөвлөгөө өгч дарагдсан гих тэр аимшиг дурсамжуудыг нь сэргэнэ гэж хэлсэн. Ричард гэр бүлийн хуучин зургуудыг нэг бүрчлэн маш нарийн шинжилж эхэлсэн. Сиднейг охин Сьюзэндаа үнэхээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг нотлох ямар нэгэн шинж тэмдэг олж харахыг улаарын хичээж байсан. Тэр Сьюзэн болон аавынх нь хамт ахуулсан энгийн ямар ч гэмгүй зургуудыг хүртэл бузар утгатай болгон гуйвуулсан. За жишээлбэл нэг зураг дээр Сьюзний аав охин руугаа харж исэн. Ричард тэр зургийг үзүүлээд хардаа аавынхаа тэр царайны хувирлыг хар. Тэр чам руу бүр ямар нэг бэлгийн хүсэлтэйгээр харж байна гэж хэлсэн. Сьюзэн багада найзуудтайгаа гэртээ хонож байхдаа авахулсан өөр нэг зураг байсан. Зурган дээр охид унтаж байсан бөгөөд хин зургийг авсан нь тодорхойг байсан. Гэтэл Ричард үүнийг ч гэсэн бас бузар зүйл болгож гуйвуулсан. Тэр зургийг Сидней авсан гэж ямар ч нотлохоогүйгээр зүтгээд хартаа тэр бол гаж донтон унтаж байгаа хідэн охины зургийг ямар хүн авдсан бэ гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ энэ нь бол ямар ч даалт муу зүйл агуулаагүй гэрийн л зураг. Гэхдээ Сьюзэн хичнээн эсэргүүцэж ийм зүйл огт болоогүй гэж давтан хэлсэн ч Ричард ерөөсөө хүлээж авдаггүй. Харин ч улам хүчтэй шахаж өөрийн зохиосон түүхийг үнэн гэж хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байсан. За Ричард бол эдгээрийгээ дурсамж сэргээх уулзалт гэж нэрлэдэг байсан. Тэр Сьюзэнтэй бараг байнга ийм уулзалт хийж заримдаа нар жаргахаас эхлээд маргааш өглөөний нар мандтал хитэн цагаар нь байцаадаг байсан. Тэр Сьюзэнд нэг зургийн араас нөгөөг үзүүлж зураг бүрийн утгыг өөрийн худал түүхэнд нийцүүлж гуйвуулдаг. Дараа нь Сьюзнийг аавдаа хүчирхийлүүлсэн гих дарагдсан дурсамжаа заавал сэргээх ёстой гэж тулгаж шаарддаг байсан. За энэ удаа ямар ховсдогч швтэй. Гэхдээ Сьюзэн юу ч санаж чадаагүй. Яагаад тэгэхээр тийм зүйл ерөөсөө болоогүй. Энэ бүх зүйл зөвхөн Ричардын толгойд бий болсон бөгөөд удалгүй түүний бодол санааг бүхэлд нь эзэмдэж эхэлсэн. Ричард Сьюзэн болон аавынх нь харилцааг сүйтгэх гэсэн энэ улаарлаасаа ухраагүй. Цаг өнгөрөх тусам тэр улам түрэмгий болж дурсамж сэргээх уулзалтууд нь зөвлөгөө өгөх уулзалт биш харин хүч хэрэгэлсэн байцаалт болон хувирсан. Ричард хит хардсан хүм бүхнийг сэрдсэн байдалтай болсон. Гэрт нь утас дуугарахад хэнийг ч авахыг зөвшөөрөхө болсон. Гэрт нь зочин ирэхэ болж хүүхдүүд найзуудаа ч авчирч чадгаа болсон. Тэр гэр бүлийнхний гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлахыг оролдож байсан. Удалгүй Ричард дурсамж сэргээх уулзалтуудаа хар тамхиг ашиглаж эхэлсэн. Урд нь амьдралдаа хизээж хар тамхи хэрэглэж байгаагүй Сьюзнийг хүчээр кокаин үнэрлүүлж ингэснээрээ оюун ухаан нь нээгдэж дарагдсан дурсамжуудаа санан гэж итгүүлдэг болсон. Ричард өөрөө ч гэсэн энэ үед хар тамхиг хэрэглэж байсан. Түүнд сэтгцийн ямар нэгэн ноцтой асуудал үүснэ илт байсан бөгөөд хар тамхины хэрэглэн түүний хардалт хий сэрдлэгийг улам дордуулсан байх магадлалтай. Явандаа Ричард эдгээр байцаалталтаа бүр зэвсэг ашиглах болсон. Тэр Сьюзэн рүү буу чиглүүл сууж байгаад асуулт асуудаг. За мөн сэлэмтэй байсан бөгөөд байцаалтын үеэр Сьюзэн рүү далааж айлган сүрдүүлдэг байсан байна. Заримдаа Сьюзнийг хан руу шахаж сэлэмнийхээ үзүүрийг цээжинд нь тулгаж байцаадаг байсан. Сьюзэн аавдаа хүчирхийлүүлсэн гих дарагдсан дурсамжаа сэргээхгүй байгаа нь түүнийг аавынхаа талд орсны баталгаа гэж Ричард үздэг байсан. За энэ бодол нь Ричардыг бүр галзууруулах шахам уурлуулж Сьюзэнд үзүүлэх бие махбодын хүчирхийлэл нь эрс нэмэгдсэн. Ричард Сьюзнийг 7 хоногт хідэн удаа заримдаа 7 хоногийн 5 өдөр нь зоддог болсон. Тэр Сьюзний хідэн ясыг нь хугалж нүүр болон биеийг нь хөхнөц болгодог. Бүр тавилга хугартал Сьюзний бие дээр нүдэж байсан удаач гарч байсан байна. Эцэст нь бие махбодын хүчирхийлэл гадаад ертөнцөөс тусгаарласан байдал тасралтгүй тарих ухаалт нь төсвөрлөхийн аргагүй хэмжээнд хүрсэн. Сьюзэн тэр хүртэл аав нь өөрт нь баг байхад ямар нэгэн зохисгүй зүйл хийсэн гэх Ричардын яриаг үргэлж үүсгэсээр ирсэн. Гэтэл ээлжид дурсамж сэргээх уулзалтын үеэр сэтгэл санааны хувьд бүрэн сөхөрч Сьюзэн багада нэг найзыгаа гэртээ хонуулахаар урьсан шөнийн тухай Ричардэд ярьж өгсөн. Тэр шөнө сэрэхэд аав нь найзынх нь хажууд сууж байсан бөгөөд Сьюзэн рүү хараад буцаад унт гэж хэлсэн. Ричардын хувьд энэ нь хайж байсан нотлохоогоо олсон мөчн. Түүний бодлоор энэ явдал Сиднейг бэлгийн гаж донтон гэдгийг баталж тэр шин Сьюзний найзыг хүчирхийлсэн гэх хөдлөшгүй нотлохоо болсон. Тэгэд Ричард энэ олсон мэдээллээрээ юу хийсэн гэж тэр Сьюзнийг баг байхад нь бэлгийн хүчирхийлэлд үр төвлж улмаар насанд хүрсэн хойноо бэлгийн дур хүсэл багтаа болоход хүргэсэн гих үндэслэлээр хадам аав Сиднейг шүүхэд өгсөн. Энэ хэргийг ингээд судлахаар Ричард бол энэ бүхэндээ үнэхээр
итгэдэг байсан уу? Эсвэл анханасаа хадам эсхийгээ сүрүүлж хажуугаар нь мөнгө салгах зорилготой төлөвлөгөө байсан уу гэдгийг бол би тодорхой хэлж чадахгүй. Шалтгаан нь юу ч байсан гэсэн Ричард энэ заргад бүх анхаарлаа зориулсан. Тэр өдөр шөнөгүй ажиллаж нөгөө дурсамж сэргээх уулзалтуудаа үргэлжлүүлэн Сьюзны тархийг улам бүр угаасаар байсан. Энэ үед Сьюзны бодол санаа бол Ричардын бүрэн хяналтанд орсон. Тэр эцэст нь эхнэрээ төрсэн аавынх нь эсрэг эргүүлж чадсан. Хадам эцэг Сидней нь орон нутагтаа нэр хүндтэй нийгэм байсан. Тэр хөдөө аж ахуйн чиглэлээр докторийн зэрэгтэй байсан бөгөөд Ричард олон нийтийн дунд тогтсон түүний сайн нэрийг бүрэн устгахыг хүсэж байсан. Гэхдээ түүний солиорол үүгээр дуусаагүй. Нэг удаагийн дурсамж сэргээх уулзалтын үеэр Ричард Сьюзны дурсгалын зүйлсээ хадгалдаг нэг хайрцаг олсон. Тэр хайрцагт аавынх нь бичсэн хідэн захиа байсан байна. Ричард тэдгээр захианы үг, үсэг, өгүүлбэр бүрийг хідэн цагаар судалж ямар нэгэн давтагдсан хээ, дал дутаг эсвэл нууц зурвас олохыг улайран хичээсэн. Эцэст нь тэр өөрийнхөө бодлоор нууц кодыг олсон. Тэгээд яаж ч юм тэр кодыг сатаны шашны бүлэгтэй холбосон. Ингээд Сидней зөвхөн бэлгийн гаж донтон биш, бас маш нөлөө бүхий нууц сатаны бүлгийн удирдагч болж хувирсан. Ричардын ярьснаар тэр бүлэг хүүхдүүдийг бие биедээ дамжуулан хүчээр хийдэг бэлгийн гаж донтнуудаар дүүрэн байсан. Тэд үнэхээр аимшигтай бэлгийн гаж үдшилтгийг зохион байгуулж ямар нэгэн зан үйлийн нэг хэсэг болгон хүүхдүүдийг нэг хүнээс нөгөөд дамжуулдаг байсан. Тэр бас Сьюзэнд аав нь түүнийг MK Ultra гэх туршилтанд ашигласан гэж итгүүлсэн. За энэ MK Ultra гэдэг нь бол CIA-гээс 1953 онд эхлүүлсэн хүний оюун санаа зан авирыг удирдах болох хэсгийг судалсан нууц хөтөлбөр. Тэд гипноз болон нойр хөдөл зэрэг аргыг зарим хүнд зөвшөөрөлгүй туршиж байсан. Ричардын хэлснээр 1992 онд энэ сатаны бүлгийнхэн нь Сьюзнийг хааны газар руу авч явж нэг охины амийг хөнөөж байгаа бичлэгийн зураг авалтыг хүчээр үзүүлсэн. Энэ үед Сьюзен нүцгэн нүхтэй самбарт хүлүүлсэн байсан гэж Ричард ярьсан. Мөн тэр үед Сьюзнийг зодож, цахилгаанаар цохиулж, мэдрэхүүг нь хязгаарлан хоол нойроор тарчласан гэж хэлсэн байна. Ричард энэ бүх солиотой түүхийг ямар ч үндэслүүлгүйгээр зүгээр л зохиож исэн. Гэхдээ энэ үед Сьюзны оюун санаа түүний бүрэн хяналтанд борсон байсан учраас Ричардын хэлсэн бүхэнд итгэдэг болсон байна. Сьюзен өөрөө бол эдгээрийн алийг нь санахгүй. Гэхдээ Ричардын тайлбарснаар болсон явдлууд нь дэндүү аимшигтай байсан учраас Сьюзен бүх дурсамжаа дотроо дарж мартсан. Ричард хүүхдүүдэд суулгаж байгаад дахиж өвөө эмээтэйгээ уулзаж болохгүй гэж хэлсэн. Яагаад тэгэхээр тэдний өвөө бэлгийн гаж донтон төдийгүй сатаны шашны бүлгийн гишүүн гэж тайлбарсан. Ингээд тэр өөрийн гэр бүлийг Сьюзны талын төрөл төрөстэй ямар ч холбоогүй болгосон. Ричард бодит байдлыг мэдрэхээ бүрэн болсон учраас хуульчийн ажил нь уналтанд орсон. Тэр архи их хэмжээгээр ууж, хар тамхи хэрэглэж, ажлынхаа ихэнх цагийг дурсамж сэргээх уулзалт хийх болон Сиднейгийн эсрэг шүүхийн хэрэг бүрдүүлэхэд зарцуулдаг болсон байна. 2003 онд зардлаа хэмнэхийн тулд хуулийн ажлын байраа гэрлүүгээ нүүлгэж ирсэн. За ингэснээрээ Сьюзнийг байцааж зодох хугацаа нь улам нэмэгдсэн. Ричард байнга гэртээ байдаг байсан болохоор Сьюзен болон хүүхдүүдэд түүнээс холдох ямар ч боломж үлдээгүй. Энэ үед Сьюзны шүүхийн заргад бүрэн хамтран оролцдог болсон. Яагаад тэгэхээр тэр Ричардын хэлсэн бүхнийг үнэн гэдэгт итгэж байсан учраас тэд шинэ дурсамжуудыг нэг нэгээр нь сэргээсээр байсан. Энэ бүхэн нь эцэстээ болох шүүх хурлын бэлтгэл байсан. Тэр үед Сьюзен гэрчийн мэдүүлэг өгч аав нь өөрийг нь хэрхэн хүчирхийлсэн талаар шүүхийн өмнө ярих ёстой байсан. Нэг өдөр тэд урдын адил хуучин зургууд үзэж суухад Ричард хүүхдүүд нь өвөө Сиднейтэйгээ хамт авахулсан нэг зургийг олсон. Ингээд тэр бүрэн галзууртлаа уурсан. Өвөө нь зэнэртэйгээ авахулсан ямар ч гэмгүй зургийг Ричард хүүхдүүдийг нь бас хүчирхийлсэн нотлохоо болгонгуй уйлсан. Тэр Сьюзен рүү хашгирч энэ бүхэн чиний буруу. Чи аавда хүүхдүүдийг хүчирхийлэх боломж олгосон гэж буруутгасан. Энэ их үүмэн самууны дунд Ричардын толгойд дахиад нэг гайхалтай нээлт орж ирсэн. Одоо түүний хувьд Сьюзен энэ бүхэнд эхнээсээ оролцсон. Сьюзен хохирогч биш, харин сатаны бүлгийн нэг хэсэг хүүхдүүдийг хүчирхийлгээд сайн дураараа оролцсон хүн гэж Ричард шийдсэн. Түүнийхээр Сьюзен сатаны бүлгийн өндөр албан тушаалтай гишүүн төдийгүй тэр бүлгийн тэрхүүн эмэгтэй тахилж болохыг хүсдэг байж. Тэр энэ байр сууринд хүрэхийн тулд төрсэн автагаа цус ойрцсон харилцаанд орж Сиднейд өөрийн хүүхдүүдийг хүчирхийлэх боломж олгосон. Гэхдээ Ричардын галзуурал үүгээр зогсоогүй. Тэр Сьюзнийг хүүхдүүдэд өөрөө ч бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасан.
Энэ бүхнийг сонсоод Сьюзен айж балмагцсан. Тэр сацааны бүлэгт байснаас санахгүй аавтайгаа цус ойрцэн ямар нэгэн харилцаанд орсноо ч санахгүй. Хамгийн гол нь хүүхдүүдэд хизээ нэгэн цагт гимтээж байснаа огт санахгүй байсан. Гэхдээ өмнөх бүх зүйл шигээ энэ нь ч бас үнэн байх ёстой гэж тэр бодсон. Өөрийнх нь дурсамжинд байхгүй ч Ричард хэлж байгаа учраас болсон л байж таарна гэж итгэсэн байна. Ингээд Сьюзен тэр үед юу ч хийж чадахгүй байсан учраас зөвхөн уучлал гуйсаар л байсан. За тэр мөчөөс эхлээд бүх зүйл өөрчлөгдсөн. Сьюзен хохирогч байгаа болж Ричардын хамгийн том дайснуудын нэг нь болж хувирсан. Ричард түүнийг шүүрч аваад хүүхдүүдийн байсан галтгооны өрөөлөв чирч оруулсан. Дараа нь хүүхдүүдэд юу хийснээ хүлээн зөвшөөргөж хүчээр тулгасан. Сьюзен бүх зүйлийг яг хэлснээр нь хийсэн. Тэр хүүхдүүдийнхээ нүд рүү харж байгаад өөрөө тэдэнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн төрсэн аавда тэднийг хүчирхийлэх боломж олгосноо хүлээн зөвшөөрсөн. Ингээд тэр дахин уучлал гуйсан. Харин хүүхдүүд бол юу болоод байгааг огт ойлгоогүй. Тэд зарим зүйлийг эргэлзэн асуусан ч гэр бүлийнх нь амьдрал аль хэдийнэ бүрэн эмх замбраагүй болсныг санах хэрэгтэй. Гэрт нь өрнөж байгаа энэ бүхнийг тэд ердийн зүйл мэт хүлээж авдаг болсон. Энэ байдал удаан үргэлжилсэн. За аав нь бол тэдэнд байнга элдв солиотой зүйлийг яриад нилээд хэдэн жил өнгөрцөн байсан. Тиймээс хүүхдүүд ээжийнхээ адил Ричардын үгэнд итгэсэн. Тэр үед тэдний хүү Алек ээж намайг зохисгүй байдлаар оролдож байсныг би санахгүй байна гэж хэлсэн. Гэтэл Ричард чи маш их сэтгэлийн шарх авсан учраас санахгүй байгаамаа. Тэр дурсамжаа дотроо дарчихсан гэж хариулсан. За үүний дараа Сьюзен бол гэр бүлийнхнээсээ бүрэн тусгаарлагдсан. Ричард 4 хүүхдээ бүгдийг нь түүний эсрэг эргүүлсэн. Хожим тэд тухайн үед ээжигээ муу бузар хүн гэж итгэж байсан учраас огт өрөвдөө байсан гэж ярьсан. Яагаад тэгэхээр аав нь тэдэнд тэгж хэлдэг байсан. Тэр өдрөөс хойш Сьюзентэй гэр бүлийн гишүүн биш харин гэрт хоригдсон хоригдол мэт харьцах болсон. Хинч түүнтэй ярихгүй Ричард түүнийг өдөржин ихэнх хугацаанд унтлахын өрөөнд нь цоожлдог. Зөвхөн гэрээ цэвэрлэх эсвэл бүгдд нь оройн хоод хийх үед л өрөөнөөс нь гаргадаг байсан. Тэр Сьюзнийг байнга зодсон хിവэрээ харин хүүхдүүдээ ээжийнх нь биеэс чөтгөрүүдийг хөөж гаргахын тулд зодож байгаа гэж тайлбарладаг. Сьюзен хүүхдүүдээсээ болон бусад төрөл төрөстөөсөө бүрэн тусгаарлагдсан төдийгүй өөрийгөө хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлддэг хүн гэдэгтээ эвдрэх хэрэгтэй болсон. Тэр үнэн хэрэгтээ юу ч хийгээгүй хэрнээ Ричардын тарих угаалтын улмаас энэ бүхнийг үйлдсэн гэдэгтээ итгэж эхэлсэн. Энэ бол Сьюзений амьдралын хамгийн хүнд, хамгийн доод зэг нь. Гэхдээ бүх зүйл дуусахаас өмнө нөхцөл байдал үүнээс ч аимшигтай болно. Сьюзений ойрын төрөл төрөсөд болох аав ээж болон хоёр эгч дүүн тэдэнтэй холбоо тасраад баггүй хугацаа өнгөрсөн ч яагаад ийм болсныг нь бүрэн ойлгоогүй. Харин Сьюзений аав Сидней Сьюзенээс захиа хүлээж авснаар бүх зүйл тодорхой болсон. Тэр захианд Сьюзен аавыгаа санаанд багтамгүй аимшигт хэрэгүүдэд буруутгасан. За Ричард бол түүний хүчээр тэр захиаг бичүүлсэн. Өгөр зогсохгүй Ричард хадам аав Сиднейг хүүхдэд дуртай бэлгийн гаж донтон гэж нэрлсэн ухуулах хуудсуудыг хэвлүүлж ойр орчмын газруудаар тарааж наасан. Энэ нь бол Сиднейгийн хувьд төвчээрийн хязгаарыг нь давсан хэрэг болж тэр Сьюзен болон Ричард хоёрыг өөрт нь ойртохыг хориглуулах шүүхийн хамгаалтын захирамж гаргуулсан. Мэдээж Сьюзений аав Сиднейгийн хувьд бол энэ бүхэн жинхэнэ хар дарсан зүуд. Үргэлж дотн байсан төгсөн охин нь одоо түүнийг хэлхийн аргагүй аимшиг зүйлүүдэд буруутгаж байсан. Охин нь түүнтэй ярихгүй зэнартаанч уулзуулахгүй. Харин үнэн биш тэр аимшигт гүтгэлгүүдийг орон нутгийнх нь бүх хүн харж сонсож байсан. Гэхдээ Ричард энэ хамгаалтын захирамжийг Сиднейг өөрийнхөө гин буруу хүлээн зөвшөөрсний шинж тэмдэг болгон тайлбарсан. Хамгаалтын шийдвэрийн дараа Ричардын уур хилэн улам бадарч тэр Сиднейг ямар ч үнээр хамаагүй унгахаар шийдэж шүүхийн хэрэг дээрээ үргэлжлүүлэн ажилласан. Сьюзений дурсамжийг улам ихээр сэргээхийн тулд Ричард Сьюзенийг бага насны найз Лизатай дахин холбоо барихыг санал болгосон. За санал болгосон ч гэжтэй шаардсан. Лиза Сьюзен хоёр дунд болон ахлах сургуульд байхдаа найзалдаг байсан болохоор Сьюзений дурсамжинд байгаа хоосон хийсгүүдийг нөхөд тусална гэж Ричард бодсон. Сьюзен Лиза руу уцтаж тэд дахин холбоо тогтоогоод уулзгаар болсон. За мэдээж Ричард уулзалтын турш хажууд нь байсан. Энэ үед Сьюзен бол хинтээж ганцаараа үлдэх ирэхгүй болсон. Ричард түүнийг хараанасаач гарахгүй. Түүнчлэн яриаг нь өөрийн
Сьюзений хүссэн зөв хөтлөхийн тулд уулзалтанд заавал оролцохыг шаардсан. Лиза Сьюзентэй уулзаагүй олон жил болсон байсан бөгөөд Ричардтай анх удаа танилцж байгаа нь. Тэр Ричардыг харсан даруйда таагүй мэдрэмжийг авсан. Ричард маш их онгорч уулзалтын турш бараг ганцаараа ярьсан. За ингээд Лиза бол ямар нэгэн зүйл буруу байгааг шууд мэдэрсэн. Уулзалтын үеэр Ричард Сьюзенийг бага байхад төрсэн аав нь бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн гэж Лизад шууд хэлсэн. Тэгээд Сьюзенийг хүүхэд байхаас нь мэддэг хүнээр дурсамжийнх нь хоосон хэсгүүдийг нөхүүлэхийг хүсэж байгаагаа тайлбарласан байна. Лиза бол нөхцөл байдлыг хурдан анзаарч ойлгодог хүн байсан. Тэр Сьюзен нөхрийнхөө бүрэн хяналтанд орсныг шууд мэдрээд Ричард ярианы ихэнхийг өөрөө хийж, Сьюзен түүний хэлсэн бүхэнд зүгээр л толгой тохин зөвшөөрч байгааг анзаарсан. За мөн Лиза Сьюзений бие нүүрэн дээрх хөхрөлтүүдийг анзаарсан. Тиймээс Лиза юу болоод байгааг олж мэдэж Сьюзен чадах бүхнээрээ туслах хэрэгтэй гэж дотроо бодсон байна. Тэр Сьюзений дурсамжийн хоосон хэсгүүдийг нөхөхөд тусалнаа гэж зөвшөөрсөн. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр Ричардэд өөрийгөө тэдний талын итгэж болох хүн гэж ойлгуулахыг хүссэн. Лизагийн жинхэнэ зорилго нь Сьюзентэй улам мордож боломж гарвал түүнийг энэ байдлаас ороход нь туслах байсан. Дараагийн хэдэн 7 хоногт Лиза болон Сьюзен хоёр өдөр бүр уцаар ярьдаг болсон. Ричард ч гэсэн үүнийг нь дэмжиж байсан. Яагаад тэгэхээр Лиза бол тэдэнтэй хамтран хадам ав Сиднейгийн эсрэг шүүхийн зарга дээр ажиллаж байгаа гэж бодсон болохоор. Тэд өнгөрсөн үеийнхээ талаар ярилцаж Сьюзенд байсан гих дурсамжуудыг нэгээр нь сөхдөг байсан. Лиза зарим дурсамж нь үнэн байх боломжгүй ойлгуулахыг оролдож байсан. Эцэст нь Лиза түүнийг өөртөөгөө хамт сүмд очиж болсон бүхний талаар номлогчтой ярилцахыг ятгах чадсан. За гайхалтай нь Сьюзен зөвшөөрсөн байна. Уулзалтын үеэр Ричард түүнийг зоддог эсхийг шууд асуухад Сьюзен тийм гэж хариулсан. Номлогч харин түүнд энэ бол байж болох зүйл биш. Чи үнэхээр энэ харилцаагаас гарах хэрэгтэй гэж зөвүүлсэн. Тэр явахынхаа өмнө гэр бүлийн хүчирхийллийн тухай хідэн танилцуулга аваад гэртээ авч ирсэн. Ричардыг хоолны номнууд дотроос хизээж олохгүй байх гэж бодоод тэнд нууцсан байсан. Гэтэл Ричард эцэст нь тэдгэрийг олж уур хилэндээ автсан байна. Тэр мөчөөс хойш Лиза бол түүний хувьд дайсан нь болж хувирсан. Ричардын бодлоор Лиза сатаны бүлгийн гишүүн бөгөөд Сиднейтэй хамтран ажилладаг байсан. За энэ бүхэн бол Ричардыг улам их дордуулсан. Тэр бол бодит байдлыг мэдрэх чадвараа бүрэн алдсан байсан. Нэг өдөр Лиза уцтаад Сьюзенийг өөртөө хамт сүмийн мөргөлд явахыг уурьдсан. Сьюзен уцаа тавьсны дараа Ричард галзууртлаа уурсан. Тэр Сьюзен Лиза хоёр уцаар нууцаар ярилцаж өөрийг нь хөнөөхөөр төлөвлөсөн гэж буруутгасан. За түүний бодлоор Сьюзен, Лиза болон Сьюзений аав Сидней болон сатаны бүлгийн бусад гишүүд хамтран Ричардыг алхахаар завдаж байгаа. Тэд Ричардыг Лизагийн сүм шиг хаана нэг газар урагтаж аваачаад Кристийн шашныг ялсны бэлэг тэмдэг болгон тахилд өргөх гэж байгаа гэж бодож эхэлсэн. За энэ шин солиотой таамаг Ричардыг бүрэл аюултай болгосон. Гэр бүлийнхнээ тусгаарлах нь нэмэгдэж Сьюзенийг зодох нь улам ширүүлсэн. Тэр Сьюзений толгоо нүүрлүү бууныхаа бариулаар цохиж, цахилгаан бороохоогоор цохиулж хүүхдүүдийнх нь нүдэн дээр үснээс нь чирнэ хайр найргүй зоддог байсан. Бас толгоо руу зүү хатдаг байсан байна. Ричард Сьюзений биеийн аль нэг хэсгийг ноцтой гэмтээснээ мэдвэл тэр газрыг зориуд дахин цогтөг. За жишээлбэл хавиргыг нь хугалсан бол хугарсан хавир руу онилж аль болох их өвдөгхийн тулд байнга нэг газараа цогтөг байсан. За энэ үед бол Сьюзен зүгээр ч нэг зодуулаа зогсохгүй жинхнээсээ эрүүд нь шүүгдэж байсан гэсэн үг. Ричард өөрийг нь хөнөөх төлөвлөгөөний бүх нарийн ширээнийг хэлхийг шаардна. Хаана алах гэж байгаа, ямар дохио өгхийн, хэн оролцож байгаа ингээд бүгдийг. Гэхдээ Сьюзен түүнд нь юу ч хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр Ричардыг хөнөх ямар ч төлөвлөгөө байгаагүй. Энэ бүхэн бол зөвхөн түүний хий хардалт төөрөгдөл. Нэг өдөр Лиза Сьюзений гар утас руу дахиад залгадаг. За Ричард телевизээр Лизагийн нэрийг хараад л шууд түгшүүрийн байдалд орж эхэлсэн. Яагаад тэгэхээр түүний бодлоор Лиза өөрийг нь хөнөөх том төлөвлөгөөнд оролцож байсан. За харин яг Лизаг ингэж залгаж байх үед хин нэгэн хаалганы хонхыг дарсан. За Ричард үүнийг бол хүлээж байсан дохион гэж ойлгосон. Лиза сатаны бүлгийн хүсний ялуурчин тэдний үүдэнд ирсэн байгааг Сьюзенд мэдэгдэхээр залгаж байна гэж бодсон. Тэр Сьюзенд хаалга онгойлгохыг тушаагаад өөрөө нуугдаж хин ирснийг ажигласан. Хаалганы өмнө хоёр эмэгтэй зогсож байсан.
Тэд Жеhovагийн гэрчүүд байсан бөгөөд айлаас айл дамжин харуулын цамхаг нэртэй шашны танилцуулга тарааж явсан. Сүүзэн тэдэнд сонирхгүй байгаагаа илдгээр хэлэхэд эмэгтэйчүүд талархаад яваад өгсөн. Гэхдээ Ричард тэднийг үнэхээр Жеhovагийн гэрчүүд байсан гэдэгт итгээгүй. Тэр хоёр эмэгтэйг өөрийг нь алхаар ирсэн алуурчд гэж бодсон. Ингээд бууга шүүрч аваад гэрээсээ гүйж гарсан. За энэ үе Сүүзэн маш их сандарсан. Тэр эмэгтэйчүүд алуурчин биш харин жирийн хүмүүс гэдгийг мэдэж байсан болохоор Ричард тэдэнд юу хийх гэж байгаагаас айж байсан. Удалгүй буун дуу гарахад Сүүзэн хамгийн муу зүйл болсон гэж бодсон. Аз болоход Ричард эмэгтэйчүүдийн хэнийг ч буудаагүй харин гэрээс гүйж гарахдаа бууга санамсаргүй алдснаар өөрийнхөө хөл рүү буудснаар ийн. Гэхдээ Ричард болсон явдлыг ингэж тайлбарлаагүй. Түүний хэлснээр алсад мэрэгэн буудагчид байрлсан байсан бөгөөд тэдний нэг нь хөл рүү нь буудсан. Хүүхдүүд нь бол энэ түүхэнд нь бүрэн итгэсэн. Тэд өвөөгийнх нь удирдаг сатааны бүлгийн алуурчид аавыг нь хөнөөхөөр ирсэн гэж бодож байсан. Цагдаа болон түргэн тусламж дуудаж Ричардыг эмнэлэгт хүргэсэн. Цагдаа нар юу болсныг тогтоохоор ажиллахдаа Сүүзний байдал нэг л биш байгааг тэр даруй анзаарсан. Түүний биед ил харагдах хөхрөлтүүд байсан бөгөөд өөрийгөө арчлах чадваргүй болсон мэт маш ядруу эмх замраагүй харагдж байсан. Гэхдээ нөхөр нь түүний гимтээдэг эсхийг асуухад Сүүзэн үгүй гэж хариулсан. Тухайн үед цагдаа нарын хийж чадах зүйл бараг байгаагүй. Ричард маргааш нь эмнэлгээс гарч ирээд тэр даруй хуучин хит сэрдлэгтэй эмх замраагүй байдалтай эргэж орсон. Тэр хаалга цонхнуудаа бихэлж хаагаад буу барин харуулж зогссон. Тэр хөвгүүддээ хүртэл буу өгсөн. Баг хүү айлаг бол тухайн үед дөнгөж 12 настай байсан ч Ричард түүнд сумтай буу өгч харуулж зогсохыг тушаасан. Тэр шөнө Ричард Лиза болон өөрийг нь хөнөөх төлөвлөгөөний талаар Сүүзнийг дахин байцаасан. Сүүзэн түүний сонсхийг хүссэн мэдээллийг хэлэхгүй болохоор нь Ричард сэлмээ гаргаж ирээд далаач эхэлсэн. Тэр өмнө ч гэсэн ингэж байсан. Сүүзнийг сэлмээрээ ханан шахаж байсан учраас энэ үйлдэл нь бол ерөөсөө тийм шин зүйл байгаагүй. Гэхдээ энэ удаа Ричард түүнийг сэлмээр үнэхээр алхахыг оролцсон. Сүүзэн орон дээр хөвтөж байхад Ричард сэлмээрээ хатгсан. Харин Сүүзэн яг тэр мөчөд өнхөрч зайлахад сэлэм түүний дөнгөж сая хөвтөж байсан хэсэгт нь зоогдсон. Тэр сэлэмд хатгуулахаас арай хийж мултарсан гэсэн үг. Маргааш өглөө нь Ричард шинэ төлөвлөгөө боловсруулсан. Сүүзэн түүний хүссэн мэдээллийг өгөхгүй байсан бөгөөд сатааны бүлгийн нэрч өөрийг нь алахыг зүгээр суугаад хүлээхээс залхсан. Тиймээс Лизаг өөрийг нь алхаас өмнө олж очоод төрүүлж хөнөөхөр шийдсэн. Энэ төлөвлөгөөндөө хоёр хүү Райан болон Алек нарыг ч гэсэн татан оролцуулсан. Ричард хөвгүүдтэй пейнтболын буунуудаа авахыг тушааж буудахад аль болох их гимтэл учруулахын тулд пейнтболын бөмбөгнүүдийг хөлдөө гэж хэлсэн байна. Өөрөө буу, хутга, цахилгаан бороохоо авч Лизагийн гэрийн хаяг болон очих замыг хөвлөж авсан байна. Дараа нь Сүүзэн болон хүүхдүүдээ хүчээр машин сулгасан. Тэр өглөө хоёр охиноо сургуульд хүргэж өгсөний дараа Ричард Сүүзэн болон хоёр хүү Лизаг хаахаар хөдөлсөн. Машиныг Сүүзэн барьж явсан бөгөөд Ричард замын турш түүнийг зодож байсан. Толгой нүүрлүүн дахин цогсон байна. Тэд Лизагийн гэрийг нилээд удаан хаасан ч олж чадаагүй. GPS-ийн заавар буруу байсан уу эсвэл Ричард хаягийг нь андуурсан уу гэдг нь тодорхойгүй. За ямар ч байсан тэд Лизагийн гэрт хүрээгүй. За мэдээж энэ байдал нь Ричардыг улам их уурлуулдаг. Түүний гажуудсан бодлоор энэ бүхэн дахиад Сүүзний буруу байсан. Сүүзэн сатааны бүлэгтэй хамтран ажиллаж Лизаг хамгаалахыг оролдож байгаагаа дахин баталлаа гэж бодсон байна. Ричард Сүүзэнд эсвүү талбайн ойролцоо машина зогсоохыг тушаагаад дараа нь буугаар сүрдүүлэн машинаас буулгаж талбай руу авч явсан. Тэр Сүүзнийг өвдөг дээр нь суулгаад толгоор нь буу чиглүүлээд чи үхэхэд бэлэн үү гэж асуусан. Тэр мөчид Райан болон Алек хоёр ээжигээ үнэхээр үхнэ л гэж бодсон. Аав нь ээжийг нь эцэст нь алах гэж байна гэдэгт тэд эргэлзээгүй. Гэхдээ ямар шалтгаанаар гэдгийг нь тодорхойгүй ч Ричард тэр өдөр Сүүзнийг алаагүй. Тэр бос гэж тушаагаад буцаагаад машин суулгасан. Ингээд тэд гэрлүүгээ буцаад ирсэн. Зааж болоход энэ хард орсон зүуд удахгүй төгсөх гэж байгаа нэ. Ричард өөрийн мэддэг их бүх мэдээлээ цагдаад өгөх болсон гэж шийдсэн. Тэр Сүүзнийг сатааны бүлэг, хүүхдүүдийн хүчирхийлэл, төрсөн автагаа цус ойрцсон харилцаа, Ричардыг хөнөөх төлөвлөгөөгээд бүхнийг хүлээн зөвшөөрүүлэхээр шийдсэн. Ингээд 2 сарын 26-нд Ричард Сүүзнийг цагдаагийн хилтэс авч очиж энэ бүх худал зүйлийг хүлээлгэн мэдүүлүүлсэн.
Түүхийн ихэн дурдсанчлан цагдаа нар Сьюзний мэдүүлэгт ямар нэг зүйл буруу байгааг шууд анзаарсан. Хэдхэн 7 хоногийн өмнө Ричард хөл рүүгээ бууцсан хэргийн дуудлагаар тэдний гэрт очсноо ч сансан байна. Тэр үед л гэрт нь ямар нэгэн хүчирхийлэл болж магадгүй гэж цагдаа нар сэжиглэж байсан. Одоо Сьюзний ярьж байгаа итгэмээргүй түүхийг сонсоод цагдаа нар түүнд итгээгүй. Сьюзен гэмт хэрэгтэн биш харин яах аргагүй хохирогч мэт харагдаж байсан. Тиймээс 4 хүүхдийг хүүхэд хамгааллын албаны асрамжинд шилжүүлж мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл Сьюзен болон Ричард хоёрыг гэрлүүнд буцаасан. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр хүүхэд бүрээс тусад нь мэдүүлэг авсан. Тэд бүгд ээж нь өөрсдөд нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх ижил түүхийг ярьж өгсөн байна. Гэхдээ хүүхдүүдийн хинэн ч тэр зүйл үнэхээр болсныг өөрсдөө санаагүй. Харин аав нь тийм зүйл болсон гэж хэлсэн учраас л итгэсэн гэдгээ тайлбарлсан. Мөрдөгч нэг хүүхдээс нь ээжигээ баг дүүдээ эсвэл ах дүү нарынхаа хин нэгэнд тийм зүйл хийж байгааг чи өөрийнхөө нүдээр харж байсан уу гэж асуусан. Хүүхдүүдийн нэг нь хожим энэ мөчийн тухай хэдхэн цагийн дотор миний амьдрал бүрэн өөрчлөгдсөн. Би ээжигээ аимшигтай хүн гэж бодож үссэн. Гэтэл үнэндээ аав маань тэр мангас байсныг сонсох үнэхээр цочирдон байсан. Би юу ч хэлж чадахгүй гайхширч сууж байснаа л санаж байна гэж ярьсан. Мэдээллийн үеэр хүүхдүүд ээж маань бидэнд маш муухай зүйл хийсэн гэхэд мөрдөгч чи үүнийг өөрөө санаж байна уу эсвэл аав чинь чамд ингэж хэлсэн үү гэж асуусан. Харин хүүхэд аав тэгж хэлсэн. Одоо л энэ бүхэн худал байсныг ойлгож байна гэж хариулсан. Хүүхдүүд гэрт нь болж байсан бусад хүчирхийллийн талаар ч цагдаад бүгдийг ярьсан. Ричард ээжийг нь байнга зоддог байсныг тэд хэлсэн. За эдгээр мэдүүлгүүд нь Ричардыг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгээр баривчлахад хангалттай байсан. Ингээд цагдаа нар Ричардыг хорьсон. За харин Ричардыг хоригдсныг мэдэж хүүхдүүдийн цагдаад өгсөн мэдүүлгийг сонссныхаа дараа Сьюзен гэрт нь үнэхээр юу болж байсан талаар нээлттэй ярьж чаддаг болсон байна. Тэгэд өөрийнх нь тархийг угаасан байсныг баг багаар ойлгож эхэлсэн. Мөрдөгчд Сидней болон сатааны бүлгийн тухай мэдээлэгч шалгасан. Гэхдээ Ричардын ярьсан зүйлсийн аль нэгийг батлах нотлохоо огт олдоогүй. Сьюзен эцэст нь хүүхдүүдтэйгээ иргэн нийлсэн. Тэд эвдэрсэн харилцаагаа баг багаар сэргээж эхэлсэн. Олон жилийн турш Сьюзен гэр бүлийн доторх дайсан, харин Ричард тэднийг хамгаалж байгаа баатар мэтэр харагдаж ирсэн. Одоо хүүхдүүд аав нь жинхнээсээ буруудан ээж нь түүний хохирогч байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон. Ричардэд нийт 18 зүйл ангаар ялт тулгасан. Тэдгээрээс хамгийн ноцтой нь эрүүдний шүүсэн хэрэг байсан. Хэрвээ энэ зүйл ангаар гин буруутай тогтоогдвол бүх насаар нь 20 хэл авах боломжтой байсан байна. Шүүх хурал 2005 оны 10 дугаар сард эхэлж 3 сар үргэлжилсэн. Хамгийн хачирхалтай нь Ричард шүүх хуралд өөрийгөө өмгөөлсөн. Тэр үед ийм гүн төөрөдөлд орсон хүн шүүхэд оролцох сэтгцийн чадвартай гэж хэрхэн тогтоогдсон нь бол ойлгомжгүй. Ричард Сьюзнийг төрсөн аавдаа хүчирхийлүүлсэн. Тэд бүгд сатааны бүлэгт харьяалагддаг гэж зүтгэсээр л байсан. За мөн дээрэс нь Сьюзэнд өөрийгөө хизээж гар хүрч байгаагүй гэж бүхнийг үгүйсгэсэн. Хэрэгэл болсон үед Сьюзний биед байсан хөвгөлтүүдийг өөрийнх нь учруулсан гэмтэл гэдгийг ч хүлээн зөвшөөрөөгүй. Харин Сьюзен цагдаад очиж өөрийгөө хүлээлгэж өгөөд сатааны бүлгийг илчлэх гэж байсан учраас бүлгийн гишүүд түүнийг зодсон гэж тайлбарласан. Шүүх хуралд нийт 40 гэрч мэдүүлэг өгсөн. Тэдний дунд Сьюзен өөрөө болон 4 хүүхдийнх нь 3 байсан. Хүүхдүүд аавыгаа ээжийг нь бараг өдөр бүр зодож байхыг хардаг байсан гэж мэдүүлсэн байна. Хоёр хүн Ричард ээжийг нь машинаас буулган эзгүй талбар руу чирч оруулсан өдрийн тухай ч ярьсан байна. Эцэст нь Ричардын тулгасан зүйл ангиудын тал орчимд нь түүнийг гин буруутай гэж үзсэн. За үүнд хамгийн ноцтой болох эрүүдэн шүүсэн хэрэг багтсан. Ингэснээр Ричардэд бүх насаар нь 20 ял оноох боломжийг нээсэн. Эцэст нь түүнд яг л тийм ял оноосон. Нэгэн цагт нэр хүндтэй асар амжилттай хуульж явсан Ричард хугацаанаасаа өмнө сурлагдах хүсэлт гаргах эрхтэйгээр бүх насаараа 20 ялыг авсан. Харин хамгийн сүүлд нийтэд ил болсон мэдээлэлээр Ричард нь Калифорни мужийн шоронд бүх насаараа 20 ялаа эдэлж байгаа. Тэр 2011, 2019, 2023 онуудад нийт 3 удаа хугацаанаас өмнө сурлагдах хүсэлт гаргасан ч бүгдийг нь татгалзсан. 2023 оны сонсголоор комисс Ричардыг хүчирхийлээ багасгаж ярьсаар өөрийн садист зан авирын шалтгаантай боддоор нүүр тулаагүй учраас
суллагдвал нийгэмд аюул учруулах эрсдэлтэй хിവэрэ гэж дүгнсэн байна. Харин Сиднейгийн хувьд Ричардаас албан ёсоор салалтаа баталгаажуулж хүүхдүүдтэйгээ дахин нийлж аав Сидней болон бусад төрөл төрөсөйтэйгээ харилцаагаа сэргээсэн байна. Сьюзен болон дөрвөн хүүхэд нь Ричардын суллагдах хүсэлтүүдийг хамтдаа эсэргүүцээр ирсэн. Түүний том хүү Райан нь Америк нэгдсэн улсын аримд албааж Афганистанд үүрэг гүйцэтгэсэн. Харин дараах хүү Айликэн stand-up comedian болж өөрийн туулсан амьдралаас сэтүүлсэн гэмт хэргийн роман гаргасан. The Ryan болон Claire-наас ч гэсэн зохиол бүтээл хэвлүүлсэн. Харин тэдний өнөөгийн амьдралын талаарх мэдээлэл олон нийтэд хязгаарлагдмал байгаа. Ингээд өнөөдрийн минь та нартай бэлдсэн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Та нар минь энэ хэрийг сонсоод яагаад зарим хүмүүс эхнэр юм уу нөхөртөө хүчирхийлүүлэн байж хамт амьдраад байдаг талаар жоохон ч гэсэн ойлголт өгсөн болов уу гэж бодож байна. Мэдээж гэр бүл болгон яг энэ шиг амар байхгүй. Гэхдээ ер нь сэтгэл зүйн manipulation гэдэг зүйл ямар амар байдгийг харуулсан ийм гэмт хэрэг байлаа. Миний хувьд ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай.